Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 119 дахь дугаараа хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. За дугаараа эхлүүлэхээс өмнө итгэл танд панда ханиад хүрсэн байгаа болохоор хол амир жоохон сонь сонсогдож магадгүй шүү. За тэрийг ойлгоорой. Don't wait until you know who you are to get started. Austin Kleon. За тэгэхээр өнөөдрийн маань персептик хэлсэн Austin Kleon гэж хэмбэ гэдэг талаар хэдүүлээ эхлэе ярьцгаая. За түүний хувьд бол Austin Kleon гэдэг хүн бол бүтээл сэтгэлгээ, урлаг болон цахим мөр үед өөрийгөө хэрхэн таниулах вэ гэдэг чиглэлээр бичдэг Америкийн алдартай зохиолч зураач хүн юм байна. Түүний хувьд болохоор зурдаг зохиолч гэж тодорхойлдог бөгөөд өөрийгөө номнуудаа богино бичвэрийг гар зураг схемтэй хослуулан бичсэн байт юм байна. За тэр түүний алдартай номнуудаас дурдах юм бол уран бүтээлч шиг хулгайл. Бүтээлч санаа гэдэг огт байхгүй зүйлслээс биш, харин өмнөх хүмүүсийн санааг өөрчилж баяжуулахаас төрдөг гэдгийг өгүүлдэг. Мөн ажлаа харуул гэд өөрийгөө сурталчлах дургүй уран бүтээлчдэд зориулсан ном. Зөвхөн бэлэн болсон бүтээлийг биш өдөр тутмын хийж буй үйл явцаа хуваалцах замаар хэрхэн уншигч дагагчдтай болохыг заадаг ном юм байна. За тэгээд үргэлжлүүлэн урагшил, keep going, үүнийг урлаг гэж бүү don't call it art гэд сонины харлалт, newspaper blackout гэд маш олон номнуудыг бичсэн хүн юм байна. За тэгэхээр түүний хувьд болохоор хэдүүлэнгийнх нь өмнөх нэг дугаарууд дээр гардаг шиг тийм эртний дээр үеийн хүн бол биш ээ. Орчин үеийн том бестселлер номнуудтай тийм зохиолч хүн юм байна. Тэгээд тэрөө яг түүний энэ хэлсэн өнөөдрийн маань персепт өөрийгөө don't wait until you know who you are to get started. Өөрийгөө танин мэдэх хүртлээ битгий хүлээ. Одоо хүлээж та. Альва нэгэн зүйлийг эхлэхийн тулд өөрийгөө бүрэн танин мэдэх гэж хүлээх хэрэггүй гэх. За ингээ орчуулчих. Нэг үдлийн бас энэ маань юу л да одоо нэг амьдрал нэг иймэрхүү ойлголтууд өгдөө штэ. Одоо юу гэдэг 10 жилд болохоор сургуульд сураад сурхаас өмнө сурсны дараа гэд төгссөний дараа гэдэг ч юм уу те. Эсвэл бол одоо нэг том болоод гэж ярьдаг да тэгэх үед болохоор ингээд гэрлэхээс өмнө гэрэлсний дараа гэдэг. Нэг тийм амьдрал нэг тийм зааг болоод идэг зүйлс яг одоо нэг амьдралын яг юм нэг хүрэх шатууд байдаг юм шиг. Гэтэл яг үүндээ хүн өөрийнхөө ингээ амьдарч эхлэх хүртлээ тэдгээр нэг шатуудыг одоо хүлээдэг гэх юм уу. За яг би хэлэх гээд байгаа юм аа нэг сайн тайлбарлаж чадахгүй л байна л да. Нэг жишээ гэх юм бол за ингээд найз залуутай болохоороо ч юм уу эсвэл найз охинтой болохоороо ийм зүйл хийж үзэндэ гэж хадгалах. Тэр дунд нь одоо юу ч хийж болно шүү. Нэг хоолны газар үнэхээр орж үзмээр санагдсан газар руугаа орж үзэх ч юм уу те. Эсвэл бол очихыг хүссэн газар байж болно. Хийж туршиж үзэхийг боддог байсан янз янзын зүйлс байж болно. Гэтэл түүнийг одоо заавал хин нэгэнтэй хамт хийхгээ хүлээхийн оронд яаж ганцаар очиж хийчих болохгүй гэж. Юмэг тэгээд цагаат тулах юм бол бид нар тэр хүн байсан байгаагүй хийж чадна. Бид нар өөрийнхөө амьдралаар амьдарч чадна. Бид нарын амьдрал аливаа өөр хин нэгний юу гэдэг хуваарийн дагуу ингэж байдаг зүйл бишээ гэдгийг бид нар мэдрэх аль эрт мэдээд тэгээ ингээд өөрсдийнхөө ингээ амьдарч явах хэвээр. Тийм ч учраас энэ өнөөдрийн маань зохиолч бас яг энэ үгийг хэлсэн гэж би бодож байна. За тэгээд та хэд маань доор комент хэсэгтээ
хин энийг хүлээгээд хойшлуулж исэн зүйл байвал яг юуг хийж үзэх гээд, юуг туршиж үзэх гээд хойшлуулж байсан бэ? Тэгээд түүний ганцаараа ч юм уу те эсвэл бол ингээ маргааш гараа шууд хийхэд үнэхээр бэлэн байна уу гэдгээ дор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээ өнөөдрийн дугаарыг энэ хүргээд өндөрлөө. Та бүхэндээ баярлалаа. Баяр таа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.